Art Week 2024 5 дугаар сарын 5-наас 12-ны хооронд бол зохион байгуулагдаж байна. Энэ жилийн үед бол жил болгон ингээд уламжлал болгон зохион байгуулагддаг. Өмнөх жилүүд нь бол үнэхээр гайхалтай гоё болсон. Тэгээ надтай ижилхэн сэтгэлдээ хүмүүс их олон байгаа болов. Тийм ч учраас 2024 он буюу энэ жилийнх нь бас Тэсийн ад үглээсэн их олон хүн байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээ энэ жил бол 5 газар зохион байгуулагдаж байгаа юм билээ. Чингис хаан үндэсний музей, Монголын урчууд дэвлийн арт галерей, за Пасаж төв дээр зохион байгуулагдаж байна. Арт фейрийн хувьд болохоор уран бүтээлчдийн нэгдсэн урлан, хүүхдийн урлан бүтээлтүүд дээр бол зохион байгуулагдаж байгаа юм билээ. Тэгээ энэ жилийн онцлог бол яг энэ Пасаж төв. Тэгээ яг цөм үзэсгэлэнд бол нийтдээ 25 уран бүтээлчийн 90 орчим бүтээлийг бол олон нийтэд бол ямар ч үн төлбөргүйгээр нээлттэй мэдээж үзүүлж байгаа. Та бүхнээс зорио очиж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээ ерөнхий куратороор болохоор Батчулууны Батэрдэн, за ко-куратороор болохоор Мартин Батзөрөг, Дуур сүрэнгийн Батзөрөг нар бол ажилласан байна. Туслах куратороор болохоор Цэцэгбадам, Мина нар бол ажилласан байна. Мэдээж маш олон уран бүтээлч, маш олон хүмүүс арай албанд бас ажиллаж байгаа. Тэдгээр хүмүүстээ дахин баярлалаа. Мөн амжилт хүсье. Эцэст нь хэлэхэд мэдээж та бүхэн маань яг энэ төрч төрлийн 7 хоногийг очиж шимтэн